очиж ерөнхий сайд маань үзгэлсэн энэ гэрээний эргэн тойронд үргэлжилж байна. Тэгэхээр их олон тоог ярьж байгаа. За их олон одоо гэрээний зүйл залтуудыг ярьж байгаа. Тэгэхээр бид өнөөдөр яг энэ асуудлаар их энгийн ойлгомжтой байх үүднээс энэ Дубайн гэрээг өнөөдөр зурснаар Монгол улсад яг ямар санхүүгийн хохирол бий болчиход байгаа юм бэ? Ер нь өнөөдөр оюу толгой алтцис гээд олон бүтээгдэхүүнийг одоо дэлхийн зах зээл дээр экспортлж байгаа боловч энэний үр ашиг нь яагаад Монголд орж ирэхгүй байгаа юм бэ гэд энэ асуудлаар бид ярилцах болно. Тэгэхээр танд энэ өдрийн мэнд хүргэе. Дубайн гэрээгээр танаа шударга ус эвслээс бас өнгөрсөн 7 хоногт мэдээлэл гаргалаа. Тэгээд та бүх их олон тоонуудыг гаргаж тавьж байна. Энэ Дубайн гэрээг одоо өөрчлөх ёстой, засах ёстой гэсэн шаардлагыг мэдээллийг хүргүүлээд байна. Таны хувьд хамгийн түрүүн одоо хамгийн ноцтой гэж үзэж байгаа зүйл нь юу вэ? Яагаад энийг одоо та бүхэн үүнээр нь байх ёсгүй гэж үзэж байгаа юм? Нэг зүйлийг би бас энэ дээр ихэнтэн зохон тэмдэглэхэн зүйтэй байх гэж бодож байна. Шударга ус эвслийн бүлэг ерөөсөө энэ оюу толгой төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байгаа юм гэж буруу ойлголт бас зарим хүмүүст байх шиг байна. Тэгвэл одоо би тийм биш. Харин оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх ёстой. Төрөвчлөх ёстой. Үр өгөөжийн түргэн гүртэх ёстой гэсэн байсвартай байна. 5 залтаас эхлэв л дээ. Хамгийн түрүүчийн залт нь юу вэ? 4-3 дугаар залтанд бол санхүүгийн тайлангууд үнэн зөвөр одоо хийгцэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. За гэтэл санхүүгийн тайланг бол 2010 оноос хойш бол одоо нэг ч одоо баталгаажуулаг байгаа. Яагаад гэвэл ихээхэн хэмжээний зөрчилтэй учраас. 2009 онд явуулсан үйл ажиллагааны санхүүгийн тайланг 2010 онд гаргаж танилцуулахад өөр тэр үеийн засгийн газар сангийн яам 300 гаруй сая долларын зөрчилтэй байна гэдэг дүгнэлт хийсэн байсан. За 2010-аас 2012 оны санхүүгийн тайланг шинжлэлийн засгийн газар сангийн яам одоо энэ дээр бол бас судалгаа шинжилгээ хийж үзээд баримтын шалгалт оруулаад 1.8 тэрбум долларын санхүүгийн зөрчил илрүүлсэн. Тэгэхээр энэ зөрчлүүдийг бол арилгах ёстой. Тэгхгүйгээр санхүүгийн тайланг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ийм зөрчилтэй тайлан мэдээ гаргачаад байхад түүнийг одоо үнэн зөвөөр нь гаргасан байна. Ямар ч одоо зөрчилгүй гэж хүлээж авах ийм бололцоо бол байхгүй. Тухайлбал яг тэр 2 тэрбум доллар дотор ямар ч санхүүгийн баримтгүй орж ирээгүй гэдгийг батлах зүйл юу вэ? Тэгэхээр бид үзээд байгаа юм биш л дээ. Бид бол 2013 оны 3 сараас 2014 оны 4 сарыг дуустал санхүүгийн баримтын шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл оюу толгой төслийн өнгөрсөн хугацаанд хийсэн бүх үйл ажиллагаа түүнд гарсан зардлыг түүнд зарцуулсан хөрөнгө мөнгөнийхэн дүнтэй уялдуулан тулгаж шалгасан. Та сангийн сайд байсан. За би сангийн сайд байсан. За энэ баримтын шалгалт хийх ажлыг бол сангийн яамны харьяа байгууллагууд ахалж оролцсон. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар. За тэгээд одоо уул ур хаяа Эрдэнэс оюу толгой хувьцаат компани, татварын ерөнхий газар, гайлын ерөнхий газрын мэргэжлийн хүмүүсд оролцож байгаад бүх баримтыг шалгаж тулгасан. Ингээд энэ баримтаар нотлогдсон зүйлийг л би ярьж байна. Бид энийг л ярьж байна. Тэ. За энэ дээр бол одоо их хэмжээний одоо зөрчил илэрлээ. Одоо ямар зөрчил байна гэхээр зэрэг 2009-10 онуудад бол хөрөнгө оруулагч тал 1 тэрбум 55 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлгансан байна. За гэтэл түүнээс 300 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хөрөнгө оруулалт байна. За тэр нь яагаад хүлээн зөвшөөрж болдоггүй юм гэхээр одоо жишээлбэл хөрөнгө оруулалтын гэрээн дотор оюу толгойн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан зардлыг одоо оруулалт тооцохгүй гэж бичсэн байна. Гэтэл энэ 2009 оныхаа тайланд болохоор 2004-5 онуудад хийсэн хайгуулын зардал 100 сая долларыг одоо төлөхөөр бичсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ маань бол одоо нэгдүгээр гэрээг ноцтой зөрчиж байна. Нөгөө талаар нөгөө хайгуулын зардлыг бол өөрсдөө одоо эрсдэлээ хүлээгээд тэнд хайгуул хийснийхээ төлөө оюутлогоо
одоо хөрөнгө оруулагч өөрсдөө хайгуул хийсэн учраас 66% буюу одоо хихийг эзэмшнэ гэд гэрээн дээр одоо өөрсдөө эрсдлээ хүлээсэн гэдгээр тусч байгаа үстэй. Тийм учраас л хөрөнгө оруулалтын гэрээнд энэ гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнөх хайгуулын зардлыг одоо хөрөнгө оруулалтанд тооцохгүй гэж бичсэн байгаа байхгүй юу? Тийм ээ? Тэр чинь эрсдлээ өөрөө хүлээгээд хайгуулаа хийгээд ордоо олцсон. Ардоо орсон, аз улсан. Тийм учраас одоо дараагийн ашиглалтынхаа процесс руу үе шат руу шилжээд орцсон. Энэ хоёрыг л ингээд заагалцсан. Гэтэл яг бодиттой тайлан гаргахтаа бол тэр хайгуулын зардлаа оруулсан хөрөнгө оруулалтанд оруулаад тооцсон. За ингээд хөрөнгө оруулалтанд тооцно гэдэг чинь бол нэгдүгээрт одоо өмнөх өөрийнхөө зардлыг нөхөж авах гэж байгаа хэрэг. Нөгөө талаар Монголын тал энэ чинь 34%-ийг одоо бас хариуцж байгаа шүү дээ. Тэгэхээр бидэн дээр бас одоо энд оногдох хэмжээний өр зээлийг механикаар ингээд нэвтэж явах жишээтэй. За 2010-аас 12 оны хооронд бол 1.8 тэрбум долларын зөрчил илэрсэн байна шүү дээ. Зөрчил хүлээж авах боломжгүй зөрчил илэрсэн байна. Тэгэхээр энийг хөрөнгө оруулалтанд бол бичих ёсгүй гэж бид үзэж байгаа. Монгол улсын хуулийн дагуу аваад үзэхэд хөрөнгө оруулалт гэж тооцох боломжгүй зардлууд нь энд орцсон байна. За ер нь энэ хугацааг бүхэлд нь аваад үзвэл нэг 7.9 тэрбум долларын нийт зардал гарсан байна. Өнгөрсөн хугацаанд 12 оныг дуустал хугацаанд. За энэ 7.9 тэрбум доллароос Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирж бүртгэгдэж баталгаажсан одоо байшин барилга болсон, тоног төхөөрөмж болсон, машин техник болсон бодиттой хөрөнгө оруулалт нь 1.1 тэрбум доллар байна. Өөрөөр хэлбэл гарцсан нийт зардлын 14% нь л бодиттой хөрөнгө оруулалт болоод бүтээн байгуулалт болчихжээ. Цаана үлдэж байгаа 6.8 тэрбум доллар нь бусад зардал байна. Үйл ажиллагааны зардлууд. Цалин, хангамж, тийм ээ? Үйлчилгээний төлбөр, хөлс, менежментийн зардал байна. Өөрөөр хэлбэл бодиттой бүтээн байгуулалт болоогүй зардлууд байна. Энэ бүгдийг хөрөнгө оруулалт гэж тооцож бид одоо өөрийнхөө зээлэнд бүртгэж тэрний хүүг төлж явах ийм бол одоо үндсгүүл гэж бид үзэж байгаа юм. Тэр тусмаа одоо зээлэнд бүртгэнэ гэдэг бол өөрөө эдийн засгийн маш их ноцтой үр дагавартай. Яагаад гэвэл энэ төсөл дээр хөрөнгө оруулагчаар өгч байгаа зээл маань бол орж ирсэн өдрөөсөө эхлээ зээлэнд бүртгэгдэнэ. Бүртгэгдсэн өдрөөсөө хүү тооцогдно. Хүүг бол одоо улирал тутам тооцно. Өөрөөр хэлбэл одоо энэ хүү тооцох нийлмэл хүүгийн арга гэдгийг энэ дээр хэрэгжилж байгаа. Тийм учраас ингээд Монгол бүртгэгдсэн тэр мөчөөс эхлээд хүү тооцогдож байгаа. Тэгэхээр энэ зардлыг бол их нарийн ялгаж салгах ёстой. Одоо нэг миний ойлгож байгаагаар бол нэг за оюу толгой дээр одоо оруулсан хөрөнгө олох нэг ойролцоогоор 10% хүүтэл явж гэнэ гэж ойлгоод байгаа шүү дээ. Нийлмэл хүү гэж бас юу гарч. За нийлмэл хүүгийн арга гэж юу хэлж ийм гэхээр за жишээ нь бид одоо 100 төгрөгийн одоо ийм зээл оюутлагаа руу орж ирлээ. За орж ирсэн үеэс эхлээд хүү бодогдно. За хүү би түрүү хэллээ шүү дээ. Тэр 9.9% дээр нэмэх нь хэрэглээний үнийн индекс. Энэ нь Америкийн. Ийм хүүгээр ингээд бодно. За ингээд бахад дундчаар 10% байна гэж бодлоо, тийм ээ? 10% байна. За тэгвэл энийг одоо 100 төгрөгийн 10% гэж бодох юм бол 10 төгрөг болно үстэй, тийм ээ? Жилдээ. Ингээд жилийн эцэст бол одоо жирийн зээл байсан бол 110 төгрөг болох нь. За тэгтэл нийлмэл хүүгийн аргаар бодохоор яадыг. Гэхдээ нийлмэл хүүгийн аргаар за 100 төгрөг авлаа. Мөн үү? Хүүгээрээ бодлоо. Энэ бол улирал тутам бодогдно. За тэгвэл нэгдүгээр улиралд 10% өснө. Энд чинь тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр улирлын эцэст 110 төгрөг болно. Мөн үү? Дараагийн хоёрдугаар улиралд ахаад 10%-аар одоо хүү бодогдно. Гэхдээ 110-аас 10% бодно. Хүүгээсээ хүү бодогдно. Хүүгээс хүү бодогдно. Тэгэхээр энэ чинь юу болох нь 121 болно. Мөн үү? Дараагийн 3 дугаар улиралд 121-ээс бодно. 121-ээс ахаад 10% бодно. Тэгэхээр энэ хэд болох вэ? 133 болно. За ингээд нийлбэл хүүгийн аргаар бодохоор жилийн эцэст бол 133 болжээ. Жирийн хүүгээр бодвол 110 болжээ, тийм ээ? За тэгвэл энэ хоёрын хоорондын 23 чинь юу вэ? Хүүгийн хүүгээс хүү бодогдож байгаа. За энэ дотор бол одоо
зээлийн хүү бодож байгаа схем чи ерөөсөө л энэ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын хоорондын ямар зөрүү байгааг та бүхэн харж байгаа үстэй. За энэ бол их хүнд схем. Тэр нь олон улсын санхүүгийн практикт бол энэ бол ловри схем л гэдэг л дээ. Тэгэхээр оюу толгойд одоо нэг орж ирж байгаа хөрөнгө оруулалт гэж нэрлээд байгаа. За тэгээд нөгөө гадаад захирлын мөнгө, нөгөө үйл ажиллагаанд гарсан зардал болгоно л манай дээр одоо яг 34% нь яг ийм байдлаар нөгөө нийлмэл хүүгийн аргаар бичигдээл тэгээд бодогдоод яваад байгаа гэж ойлгож болох уу? Тэр 1.8 тэрбум долларын санхүүгийн зөрчил гэлээ шүү дээ. Тэрэн дотор ч л одоо тэр юмнууд ч байгаа юм. Тэрэнд юу вэ гэхээр зэрэг одоо толгой компанийн удирдлагуудын гаргасан зардал. За тэрэн дотор тэр одоо байрны төрөөс мөрөөс хүүхдийн төлбөр, аялал жуулчлал, хүнд өгсөн бэлэг дурсгал, сургалт бүгд байна. Сургалт тусдаа би таас шүү дээ. За үүнээс гадна тэр одоо үйл ажиллагааныхаа урсгал зардлыг хөрөнгө оруулалт гэж бичсэн. Тэр нь одоо сургалтын зардал байх жишээтэй тийм ээ. За энээс гадна ерөөсөө Монгол улсад огт хийгдээгүй гадаадд хийгдсэн хөрөнгө оруулалтыг манай одоо энэ хийсэн санхүүжилтөнд оруулаад бичсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалт гэж юу хэлдэг гэвэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр орж ирж одоо бий болсон тэр л одоо зардлыг тэр л бүтээн байгуулалтыг хэлдэг хөлтэй. Гэтэл одоо гадаад улсад байшин барилга барьсан байна. Цахилгаан дамжуулах шугам барьсан байна. Энийг оруулаад бичсэн байна. Тэр үеийн хэл одоо Монгол улсад бүртгэгдээгүй гадаад улсад бий болгоод ажилуулсан төлөөлөгчийн газрын зардлыг энд оруулсан байх чинь. Тэгэхээр энэ зардлуудыг бол бид нар ялгаж салгаад энэ Монголын талд олгож байгаа хөрөнгө оруулалтын зээлнээс ангилах учиртай. Тэгэхгүй бол бид чинь ингээд өөрт хамаагүй байхан зардлыг өөр дээрээ хөрөнгө оруулалт бичиж аваад тэнд хүү төлөх юм шүү дээ. Тэгэхдээ нийлмэл хүүгийн аргаар төлөх юм шүү дээ. За энэ нийлмэл хүүгийн аргаар за өмнө нь одоо за Дубайн гэрээг бүр архи өмнө нь 2009 онд байгуулсан гэрээгээр за тэгээд 34% ингээд нийлмэл хүүгийн аргаар бодоод явхад монголчууд ер нь нөгөө 34%-ийн ашгийг хэдэн онд хүртэж эхлэх байсан? 2010 онд батлагдсан техник эдийн засгийн үндэслэлвэл 2019 оноос Монголын тал одоо ногдлол ашиг хүртнэ гэсэн тооцоотой байсан. Одоо Дубайн гэрээг ингээ үзгэлээд өөрчилчихлээ шүү дээ нөгөө хөрөнгө оруулалтын гэрээнд чинь. Тэгэхээр нөгөө 19 онд хүртэх ашиг хизээ бол. Тэгэхээр яг Дубайн гэрээгээр бид нар ахаад 94-өөс 6 тэрбум долларын зээл авахар болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ зээлийг оруулж ирээд тэгээд эргээд одоо энэ зээлээ төлөөд эн чинь үл эхлээд Монголын тал өгөөж хүртэхийн өмнө хөрөнгө оруулагчийн гаргасан бүх зардлыг төлнө. Дараална. Хоёрдугаарт бол тэнд одоо хөрөнгө оруулагч талд үүссэн бүх өр авалгыг барагдуулна. Тэгээд бүх хувьцааны төлбөрийг хий. Тэгээд эцэст нь үлдснээс одоо сая бид нар ногдол ашиг хүртэнэ. Тэгэхээр ингээд наан нь хөрөнгө оруулалт нэмэгдээд зардал өсөд ийн гэдэг чинь Монголын талын ногдол ашиг авах хугацаа цаашилж байгаа. Цаашлаад байгаа. Энэ тооцоо маань ер нь одоогоор нэг 15 жилээр хойшоо хурж байна. Гэхдээ Дубайн гэрээнд чинь бол энэ бол одоо сүүлийн зээл биш гэдгийг их тодорхой бичсэн байгаа шүү дээ. Цаашдаа үргэлжлүүлэн ийм зээл авна гэж байгаа. Дээрээс нь одоо энэ далд уурхайн ашиглаж байгаа тэр одоо нөөцийн хэмжээг нь харах юм бол оюу толгойн бүлэг ордын өчүүхэн жоохон хэсэг дээр хамаарч байгаа. Тий. Энэ нэг 20 хүрэхгүй хувь дээр. Тэгэхээр эн чинь ахаа цаашдаа бол одоо бүтэн ордоо ашиглахын тулд олон удаа ийм зээл авах байна. Тэгвэл ер нь бид нэр хөөж гүйцэхгүй туулаа хөөж юм биш шүү гэж бодогдоход хүрж байгаа юм. Тийм ээ. Ерөнхий сайд одоо Дубайгаас ирэнгүүтээ нисэх онгоцны буудлын дээр мэдгэхдээ за Монголын тал бол 53%-ийнх нь одоо үр өгөөж нь Монголд ирнэ. Өөрөөр хэлбэл одоо энэ Дубайн гэрээ бол их өөрөө Монголд ашигтай гэсэн. Одоо оюу толгойхоо бид нар 53% хүртнэ гэж мэдээлэл хийсэн шүү дээ. Энийг юуг үндэслэж ерөнхий сайд энэ үгийг хэлсэн бол? Эн чинь 2010 онд батлагдсан техник эдийн засгийн үндэслэлд 53% гэдэг тоо чи өөрөө байж байгаа юм. Тийм ээ? Энэ нь бол одоо юу гэдгийг өнөөгийн үндсэнд шилжүүлж үзэх юм бол нийт одоо орлогын 53% нь Монголын талд Монголд орно л гэсэн юм тооцоо. Хэрвээ одоо нэрлсэн үнээр нь тооцох юм бол энэ чинь бүр 59% гэдэг техник эдийн засгийн үндэслэлд нь бичээтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар ч өөрчлөлт Дубайн гэрээгээр гараагүй. Дубайн гэрээгээр бол харин бид нар энэ хүртэж болох тооцооноос нэлээд олон зүйлийг алдчихлаа. Тийм ээ? Тэр олон зөрчлүүдийг бид хүлээн зөвшөөрчлөө.
За тэр зөрчлөө болий. Нэг шин төлбөр бас гарч ирсэн шүү Дубайн гэрээгээр. Ямар төлөв? За энэ юу гэхээр зэрэг одоо хөрөнгө оруулагч тал төслийг гүйцээж дуусгана гэж одоо баталгаа гаргаж байгаагийнхаа төлөө шимтгэл авна. Нийт одоо гарсан зардлын 1.9% тэнцэх хэмжээний шимтгэл авна гэсэн. 1.9 гэдэг бол бас их өндөр тоо шүү. Бид нар ч нөгөө роялти за нэг 5 3 гэж яриад байдаг шүү дээ. Бараг л тэрэнд төхөж очсон. Тэрэнд зөвхөн одоо шимтгэл шинээр бий болсон шимтгэл нь асуудалтай. Бараг л жилийн өмнө л одоо яг ийм зүйл болох нэ. Одоо ойдлогоогоо бид нар хяналтаас алдах юм байна. Гадаадын 14 банкнд өнөөдөр барьцаанд тавих гэж байна гэж улс төрчид бас ярьж л байсан л та. Тэгээд ер нь энэ дэр бас нэг зүйл бид нар одоо 14 банкнд лицензийг тавиад зогсохгүй үйл ажиллагааны нөгөө одоо ашиг ирээдүйд олох ашиг бүх зүйл тэнд одоо барьцаанд очсон гэж зарим одоо судлаачид үздэг байна. Энэ яг юу хэлээд байна? Энэ Дубайн гэрээн дотор байгаа заалт. За яг хөрөнгө оруулалтын гэрээнд ч гэсэн ер нь ийм заалт байгаа. Гэхдээ энийг яг бодиттой ажил болох тэр нөхцөлийг бол одоо сая Дубайн гэрээгээр баталгаажууллаа шүү дээ. Цаашдаа бол бид нар одоо 3 дахь читгэдийн хамаарал шилжих гэж байна. Энэ 6 хүртэл тэрбум долларын зээл авснаар энэ зээлийг олгож байгаа 3 дахь читгээд буюу тэр одоо 14.5 санхүүгийн одоо байгууллагуудын мэдл шилжиж штэ. Тэ. За энд юу шилжих вэхээр зэрэг бол оюу толгой хавцаад компани эзэмшиж байгаа бүх лицензүүд тийш шилжиж байна. Дээрээс нь одоо хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулагч талд олгосон бүх эрх мэдлүүд тийш шилжиж байна. За энд бол асар өндөр эрх байгааг би одоо мэдж байгаа тийм ээ. Хэдийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү? Тэрэнд хэдийн хэмжээний зардал гаргах уу? Хинт хичнээн хэмжээний зардлаа төлөх үү? Бүтээгдэхүүнээ хаана борлуулах уу? Ашиг орлогоо яаж хуваарлах уу? Бүх эрх мэдэл тэнд байгаа. Тэгэхээр энэ тийшээ шилжиж байна. Ишөө дээрээс нь нэмээд оюу толгой дээр өнөөдөр бий болсон бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон бүх үндсэн хөрөнгө тийшээ шилжиж байна. Тэгэхээр бол энэ дээр бол монголчуудын юу гэдгийг үүрэг ороод хяналт байхгүй болно. Одоо Эрдэнэт гэхэд оюу толгоос хэд дахин бага нөөцтэй мөрчлөө тэнд Монгол улсын нэг 3 дахь том хотыг бий болгосон. Оюу толгой бол бас одоо өмнөний говьд ядаж хот байгуулах хэвээр тэнд одоо бас хүмүүс гэр бүлээрээ очиод ажиллах тэр нөхцөлийг бүрдүүлэх хэвээр гэж шаардлагуудыг бол ярьдаг л да. Тэгсэн ч одоо бүр хот байгуулах байтугай нэг одоо орон нутагт хандив өгсөн тухай ярьдаг ус. Нөгөө хандив нь бас бүр буцаагаад нөгөө зээлэндээ орчихсон өгөөдсөн хандив нь тийм зүйл хүртэл сая ил болсон шүү дээ. Энийг та жоохон дэлгэрүүлэхгүй юу? Хандив гэдэг бол зээлэнд орох хэрэгтэй юу? Яаж ч бодсон хандив чинь зээл биш шүү дээ. Тийм ээ? Хандив гэдэг чинь хүнд буцалтгүйгээр одоо өгч байгаа. Бэлэг. Ер нь бэлэг шүү дээ. Тэгж л ойлгосон шүү дээ, тийм ээ? Ер нь оюу толгой төслийг эхлүүлэхийн өмнө энэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж явах явцад бол манай өмнө говийнхан ялангуяа хитвэтэй ажиллаж, өмнгийн говийн одоо бүсийн хөгжлийн зөвлөл гэж байгуулж, энэ төслийг хэрэгжүүлснээр орон нутагт бас өгөөж одоо хишиг буйныг илүүтэй хүртэх ёстой гэж асуудал тавьж хөрөнгө оруулалтын гэрээнд бүр одоо бие дааж оруулсан шүү дээ. За тэгээд бид бол одоо ингээд энэ төсөл хэрэгжснээр орон нутагт сайхан одоо ингээд тус тул дэмжлэг бэлэг хандив ирж байгаа юм байна гэж бодоод аваад тийм ч учраас жоохон хяналтгүй бэлгийн морины шүдийг үздэггүйгээл юу өгснээ аваад бүртгэл явж исэн хэрэг шүү дээ. Гэтэл хөрөнгө оруулагч тал маань өгсөн хандив тусламжаа дандаа зээлбэрт гэж явсан. Санхүүгийн тайлан дээр нь тэгэд тусгагдсан. Тэр өмнө нөгөө 3 олон газруудын хийсэн шалгалтаар илэрсэн юм. Тэгсэн. Өнгөрсөн хугацаанд чинь бол нэг 61 сая долларын хандив тусламж өгсөн байна. Янз бүрийн хандив тусламж байгаа шүү дээ. Нутгийн удирдлагын ордон барихаас эхлээл одоо баяр наадам уул аваад ахлын нэвэл итгэсэн гэл энэ бүгдийг бичгээр 61 сая долларын хандив тусламж өгсөн байна. Үүнийгээ бол одоо Монгол улсын хөрөнгө оруулалтын зээл бүртгэгдсэн байна. Зээл бүртгэгч гэдэг чинь нөгөө хүү бодогдоод эхэлсэн. За ингээд одоо 10 жилийн дараа бол энэ зээл 2 дахин нугарна. Өөрөөр хэлбэл 2022 он гэхэд бидний аваад ашигласан өнөөдрийг хүртэл ашигласан зээлийн маань одоо нөгөө хандивын маань 129 сая доллар болоод 2 дахин өснө. За 13 14 онцлүүлэл хандив өгöd байгаа шүү. Одоо явжлаа шүү. Явж л байгаа. Аваад л байгаа. За цаашдаа жил бүхэн 5 сая доллар өгнө гэдэг. Бид л одоо бэлгэл гэж бодоод байгаа. Гэтэл энэ чинь бүгд зээл болно. Энэ үл айл ч утгаараа үзэхэд энэ үл эрүүл сарвал ухаан биш. Нэлээд олон нийтэд ил болсон бол нөгөө татврын 130 сая долларын одоо баримтын шалгалт байгаа л да торгуул өөрөөр хэлбэл тэрийг тэгээд
Одоо 30 сая доллар болгоод бас сая Дубай гэрээгээд багасгацсан. 4 дахин багасгасан байна л да. Уг нь бол эн чинь бүр эхлээд 600 эдэн саяарч яригдчихсэн зүйл шүү дээ. Тэгээд яагаад тийм үндслэл бий юу? Бас л нөгөө баримтын шалгалтаар нотлогдсон асуудал л да. Баримтын шалгалт хийгээд үзэхэд оюу толгой үйлчлэгээ худалдаж аваад тэрний төлбөрийг шилжиж доллар шүү. Бай тийм ээ. Монгол улсын гадна байд 3-1 зааснаар бол хилийн гаднаас хуулийн дагуу татвараа тооцоож 105 долларын төлөх ёстой байсан. татварыг нууцсан өгөөгүй. Татварын байцаагчид одоо үзээд эхний ээлжинд 130 сая долларын татварсан. Өөрөөр хэлбэл 130 сая долларын татварыг одоо төлөх ёстой. Яалтаа төл гэж Монголд төлөөгүй байна. Тий гэж акт тавьсан. За энийг ингээд тавихаар зэрэг нөгөө хөрөнгө оруулагч тал чинь хөдөө зөвшөөрөхгүй байна. Яагаад? Яг одоо энийг чинь би төлөх ёсгүй л гэж яахгүй юу? Тий. Уг нь бол Монгол улсын хуулийг мөрднөө гэдэг гэрээндээ байгаа. За ингээд одоо хуулийн дагуу тавигдсан энэ дээр маргалтж байгаа 130 дээр. За ингээд татварын маргаан үүсвэл яд гэхээр татварын байцаагчийн актыг татварын маргаан таслах зөвлөөр орж хилцдэг. Энэ зөвлөөр хилэлцээд энэ 130 саяас 30 сая долларыг бол одоо хөдөлгөөнгүй баримт бичгээр нотлогдсон учраас яаралтай төлөх гэсэн. Яаралтай төлөх гэсэн. Цаана үлдэж байгаагийн битгий төлөх гэсэн үг шүү. Тэр нь одоо юу гэдгийг нөгөө маргалдаж байгаа тал маань бид баримтаа гаргаж үзүүлье. Энийг одоо газар дээр нь тооцоо үнслээ наривчлээ ихээр зэрэг тэрийг бол хойшлуулсан. Уг дуугүй төлөх нь 30 байсан. Сая яваад одоо энийг төлөх болчлаа гэдэг шүү. Тэртээ тэргүй хуулийн дагуу төлөгдөнө. За энийг төлснөөрөө буцаагаад нөгөө 130 225-ын энэ одоо магадлах ажлыг ингээд үгүй хийчих байхгүй. Тийм учраас би одоо их хурлын чуулган дээр уянга гишүүнийг их оноод хилчлээ гэж бодсон шүү дээ. Би уучлсан. Уянга гишүүн гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ энэ асуудлыг тайлбарлаад байгаа улсууд чинь харахад Монгол улсууд юм. Тэгсэн байтлаа хэлж ярьж байгаа зүйл нь болохоор дандаа Монголынхаа одоо юу гэдгийг талд биш ярих юм. Ер нь яг баялаг гэхдээ тэгээд жоохон ядарсан ийм орныг нөгөө баялагаар нь одоо барьцаалж өөрөөр хэлбэл үр зээлийн сүлжээнд оруулаад дараа нь тэр баялагт нь эзэн суудаг. Энэ том гүрнүүдийн үндэстэн тамилсан корпорацуудын үйл ажиллагаа бол өнөөдөр нэг тийм нууц зүйл биш болчихсон. Дэлхийд дахнаар хэрэгжээд өнөөдөр Африкийн орнуудаас өсвөлээд тэр их баялагтай мөрчл ард түмэн зовж амьдарч байгаа. Ийм түүх өнөөдөр бидний нүдэн дээр илхэн байж байна. Тэгээд Монгол улс маань ер нь нөлөөл яваад байгаа ч биш, ер нь яваад орчихсон юм биш үү? Баялагын хараал гэж дэлхийд дахин ярьж байгаа шүү дээ. Баялагтай улс орн болгон хөгжид дивжээгүй. Харин улс орн нь одоо ядуурч өрөө ширэнд баригдаж ард түмнийг бүр дорой итэж ер нь заримд нь бол одоо мөргөлдөөн тэмцэлтэй болж байгаа ийм гашуун туршлага байгаа. Ер нь энэ баялагын хараалыг бий болгосон түүхийг судлах юм бол баялагтай орнуудад ингэж төсөл хэрэгжүүлдэг. Тэр төслөөр дамжуулж их хэмжээний ашиг олдог. Энэ механизм чинь бараг 400 жил хэрэгжиж байгаа механизм байхгүй. Дэлхийд дахинд энэ чинь бүр тогтцсон ийм одоо механизм шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр одоо сайн таньж мэдээгүй судлаагүй туршлага дадлага бага байсан. Нас болоод бид энэ гэрээ байгуулахдаа бол бас зарим зүйл дээр үл нөгөө талынхаа аманд их унсан баг юм. Жишээ нь нийлбэл хүүгийн арга гэтэл унцал арга байгаа байхгүй тийм ээ. Тий. Гэхдээ тэр үед яг ингэж бодно гэж тэр гэрээг уншаад манайхаа яг ийм юм болно гэж мэдчихсэн болов их хурл маань одоо дэмжсэн штэ гэрээг баталсан штэ их хурлаар тэгэхэд одоо тухайлбал та бол дэмжиж конопт арж ирсэн тэр үед тэгэхдээ дотор нь яг ингээд за энэ 34%-ийнхаа нэг ашигыг хүртэхийн тулд за энэ ч та нийлбэл хөгөөс ингээд ашигмаар одоо хоошоо ер нь хүртэх юм уу гэдгийг мэдчихсэн. За тэр үед бол заалт болгоно нарийн судлах ёстой. Судалсан чиг. Зүгээр тэр үед нэг ийм асуудал байсан. Монгол улс бол одоо энэ том төслөө хөдлөх ёстой. Тийм мэдээж. Тий. Тэгжээж одоо бид нар энэ байдлаас одоо хүнд байдлаас гарна. Ингийн тулд эхний алхмаа хий. Явцын донд үүнийгээ зас сайжруулад хилцээ тохироод явнаа гэдэг ойлголтыг хаана өгсөн. Тийм учраас ер нь эхний ээлжинд ямар ч байсан энийг одоо ажилд оруулъя гэдэг байр суурин дээр байсан хүн би. Уг нь анх гэрээ байгуулахдаа одоо оюу толгойн бүлэг ордын бүлгээр нь ашиглана. Тэгээ тэрний одоо 34% гэж ярьж байсан шүү дээ. Тэгээд одоо тэгсэн чинь нөгөө Intrigo Gold гэж тэр хэсэг нь тэр компани эзэмшиж байгаа газар энэ 34% ороог байгаа. Оюу толгойг чинь бол одоо юу гэдэг нь 100% гэж үзвэл
34% нь энэ хинд үлээ? Монголд. За 66% нь хөрөнгө оруулагчдад байгаа. За энэ 66 ч юм бол дотор их олон юм за. Тийм ээ? За нөгөө Rio Tinto гэж байна. Turquoise Hill Resource гэж байна. Тэгээд одоо бусад сангууд байна. За ийм байна тийм ээ. Жишээ нь 100 төгрөгийн одоо ногдол ашиг хуваарлаа гэж бодъё. За тий. Тийм ээ. Тэгвэл энэний 34 төгрөг нь Монголд ирэх ёстой шүү дээ. 66 төгрөг нь ийш очих ёстой тийм ээ. За ингээд гэрээ байгуулсан. Энэ бол хизээ ихээр 2009 оны 12 сард байгуулсан гэрээ. За яг одоо ингээд 100-аа хуваах гэсэн чинь ахаад энд нэг юм гараад ирсэн. Энэ юу гэхээр зэрэг Antregold гэдэг. Antregold оюу толгой хоёр хоорондоо гэрээ байгуулад ашиг хуваах гэрээ 2004 онд байгуулсан байт. Ингээд одоо 70 30-аар нэг ашигт малтмлынхаа юунаас хамаарад гүнээс хамаарад 70 30-аар одоо ашиг хуваана гэдэг. Тий. За тэгэхэд энэ Antregold гараад ирэхээр юу болж байгаа вэ гэхээр бид 100 төгрөгийнхөө орлогыг хуваах гэсэн чинь 30 ийш нөхөн нь шүү дээ. Харж байгаа биз? Тийм байна. За тэгвэл ингээд энийг 30-аа ийш нөхчлээ эндээс. Тэгвэл энэ дээр 30 нь одоо ингээд энэ Antregold руу өглөө. Тэгэхээр хуваагдаж байгаа хөрөнгө чинь хэд болох вэ? 70-ыг хуваана. 70-34%. 70 төгрөгийг тий. За 74-ийнхөө 34-ыг хуваахаар чинь Монгол улсад 24 төгрөг оногдно. Ингээд энэ 24 төгрөг оногдно. А нөгөө талд нь болохоор зэрэг ингэхээр чинь зэрэг 70-аас ингэхээр 46 юу? Тий. 46 төгрөг оногдно тийм ээ? Ийм болно. За гэтэл Antregold-д очисон 30 төгрөгнөөс энэ дотор чи ахаад нөгөө Rio Tinto чинь явж байгаа байхгүй юу? Ахаад нөгөө Turquoise Hill чинь явж байгаа байхгүй юу? Тэгээ сангууд байгаа. Мөн үү? За тэгэх юм бол энэ 30% чинь бол буцаагаад энэ 46 дээр нэмэгдээд юу болж байна? 76 төгрөг авч байна. За эндээс хардаа та нар Монгол 34% буюу 34 төгрөг авах байсан чинь 24 төгрөг болоод 10-аар багассан байна. Мөн үү? Багассан байна. А гэтэл энд 66-ыг авах байснаа юугаад 10-аар нэмэгдсэн байна. Энд одоо нэмэх нь 10 болсон байна тийм ээ. Тэгэхээр ийм бүтэц хийснээр яасан гэхээр зэрэг ерөөсөө Монголд оногдох 10 төгрөгийг л ийш нь авах механизм хийсэн. Тэгээд одоо ингээд үзэхээр Монгол улсын 34%-ийг баталгаажуулсан гэж ярьж байгаа ерөнхий сайдын үг чинь үл өөрөө ингээд няцаагчиж байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ Antregold-ийн асуудлыг шийдээгүй. Энэ Antregold ягаад уг нь бол Монгол улсын ашигт малтмлын хуулинд орд газрыг бол одоо бүлгээр нь ашиглана, бүлэг ордыг хэвээр нь ашиглана гэсэн заалт хүртэл байдаг шүү дээ. Тэгээ яаж яваад тэр одоо тусдаа ингээд нэг 70-30-аар хуваах тэр Antregold гэдэг нь үлдчихтий. Анх гэрээ байгуулахдаа одоо хөрөнгө оруулагч тал маань бол Antregold-ыг энд оруулж ирнэ гэсэн үүрэг авсан. А тэрнийх нь хариуд Монгол улсын засгийн газар тэгвэл Antregold-ыг эзэмшиж байгаа хайгуулын чин зөвшөөрлийг ашигт малтмлын зөвшөөрөл болгоно гэж үүрэг аваад ашигт малтмлын зөвшөөрөл болгоод өгсөн. А гэтэл одоо хөрөнгө оруулагч тал маань энийг өөртөө нэгтгэж аваад энэ 66 дотроо оруулах ёстой шүү дээ. Энийг хийхгүй ингээ орхицсан. Ер нь тэгвэл бид нар өнөөдөр оюу толгойн 34%-ийг эзэмшиж байгаа гэж ярих хэрэггүй. Оюу толгой одоо 24%-ийг л гэж ярих хэрэгтэй юм шиг. Бодитойгоор бол ийм л болчиход байна. Бодитойгоор ийм болчиход байна. Одоо энэ дээр нэг их олон компани байгаа даа шүү дээ. Одоо энэ оюу толгой компаниг төлөөж Монголоос бол 2 субъект орж байгаа. Эрдэнэс MGL, Эрдэнэс оюу толгой гэдэг тийм ээ. А нөгөө хөрөнгө оруулагч талд нь болохоор зэрэг 5 субъект байна. За. Turquoise Hill байна. Rio Tinto байна тийм ээ. За тэгээд дээрэс нь одоо энэ оюу толгой Нидерланд BV гэдэг компани байна. Энэ Turquoise Hill Resource оюу толгой гэдэг BV гэж компани байна. Цаана нь одоо томоохон хөрөнгө оруулагч сан 40 сан байгаа. А за тэгээ босод хувьцаа эзэмшигч идгээд. Хөрөнгө оруулагч тал бол маш тийм одоо их юу гэх юм одоо том бүтцтэй олон салбартай. Тий. За тэгээд эд чинь бол хоорондоо ингээд хийсэн гүйлгээгээ хөрөнгө оруулалт руу бичдэг. Сая Дубайн гэрээнд бол 7 субъект гарын үсэг зурсан шүү дээ. 2 нь бол Монголын талаас зурсан. 5 нь бол хөрөнгө оруулагч талаас зурсан. Дубайн гэрээг одоо юу гэдгийг хүчингү болгоно гэвэл энэ бүх оролцогч санал нэгдэж бичгээр санал нэгдвэл хүчингү болно гэж байгаа. А гэтэл яг энэ юуг нь аваад үзэх юм бол
Нөгөө 5 нь зөвшөөрөхгүй байхад бол энд ямар ч өөрчлөлт орохгүй. Тэгэхээр бид бол гарахын аргагүй гавханд л орсон гэсэн үг шүү дээ. Энэ бас нөгөө санхүүгийн уурт бас нөлөөлөх нэг арга уу? Энэ бүтцээс болж яаж Монголын 34%, 24% болж хувирч байна. Энийний цаана ийм л махинаас явж байгааг бид үгүйсэхгүй. Уг нь тэр шалгалт хийсэн тухай бол одоо баг 2 жилийн өмнөөс л дуулдаж байсан. Тэгэд яагаад өнөөдрийг болтол ингээ ард түмэндээ мэдээлэхгүй өнөөдрийг хүрсэн. За жил гаруй ажиллахад эн чинь бол асар их баримт материалыг үзсэн. Ихэнх нь Монголд байгаагүй. Одоо Гонконгоос 6 контейнер одоо анхан шатны баримт авчирч тэн дээр ажилласан юм шүү дээ. Ийм зөрчилтэй асуудлуудыг гаргаж тавих нь нөгөө бидний хүсэн хүлээгээд байгаа хөрөнгө оруулалтыг татах бодлого сөрөг нөлөөлөх учраас хоорондоо одоо эв зүйгээр асуудлаа шийдэхийг зорж ирсэн. Энэ их хурл дээр яг энэ нөгөө шалгалт, баримтын шалгалтын дүн хэлцэх гэжээл ерөнхий сайд сайхан бэлэг за түр хугацаанд одоо байж засгийн газар бонд гаргах гээд байна гэд хойшлуулсан гэдэг үнэн үү? За тийм мэдээлэл байгаа. Тэр хоорондоо хинт ч хэлэхгүйгээр гинт очоод Дубайд нэг 2-3 хаан компани захирлыг дагуулж очоод гарын үсэг зурсан энэ зөвшөөрлийг өрнөхийг хүссэн. Ийм зөвшөөрлийг хэн ч өгөөгүй баг. Тий. Ер нь бол зохисгүй явдал гэж би бодож байгаа. Яагаад гэвэл одоо Монгол улсын хуулийн дагуу илэрсэн ийм их зөрчлийг одоо шууд үгүйсгэн гэдэг бол энэ ерөөсөй байж таарахгүй асуудал шүү дээ, тийм ээ. Энэ ер нь хэний захиалга байсан гэдгийг хүртэл би одоо их хардчихлаа юм л да. Тэр ойлгомжтой шүү дээ. Хөрөнгө оруулагч талын эрх ашигт илүүтэй нийцсэн байгаа үстэй. Тэгвэл тэр илүүтэй нийцсэн хэсэг л өөрийнхөө бодлогыг л явуулж чадчихжээ гэж би ойлгож байна. Монголын тал өөрийнхөө эрх ашигыг хамгаалж чадаагүй учраас Монголын талд энэ бол тулын хохиролтой л тусч байна. Энэ сая шинээр байгуулагдсан засгийн газар ер нь хэний засгийн газар вэ? Монголын засгийн газар мөн үү? Хэрэв Монголын засгийн газар мөн байсан бол би Дубайн гэрээнд гарын үсэг тийм алдагдaltaй гэрээнд гарын үсэг зурхгүй байх гэж бодож чинь та санал нийлэх үү? Одоо өөр дүгнэлт гарахгүй шүү дээ. Ер нь Алтан уягийн засгийн газрыг унахсан бас нэг учиг нь одоо бас тайлагдж байна уу да. Тэр үед бол за яг мэдээж одоо улс төрд явж байгаа хүнд их олон татаж унгах одоо шалтгаанууд байсан байх л та. Гэхдээ явж яг эцсийн дүндээ ер нь өндөр оюу толгой дээр нэг ийм зүйл хийх гээл энэ засгийн газар унахсан юм шүү гэд. Алтан уягийн засгийн газар энэ том төсөл дээр бол хоёрхан шаардлага тавьсан шүү дээ. Тийм ээ? Монгол улсынхаа хуулийн дагуу явъя. Харилцан ашигтай байя гэдгийг шаардлага тавьсан. Хөрөнгө оруулагч тал энийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд ямар шаардлага тавьж ирсэн гэвэл бидний хийсэн бүх үйл ажиллагааг өгдөөгүй хүлээн зөвшөөр. Бидэнд олгох ёстой бүх зөвшөөрлийг ямар ч саадгүй олго Монголын тал гэдэг шаардлага тавьсан. Ингээл хоёр байр суурь зөрсөн учраас ингээл өөрийнхөө байр суурин дээр зогссон. Ингээл дэлхийд дахинд бол Монгол гэдэг хамгийн муухай улс орн хөрөнгө оруулалтанд таагүй гадны хөрөнгө оруулагчдыг ад үздэг гэж одоо мэдээлэл цацсан. Нөгөө талаар дотоодд бол асар их хэмжээний улс төржүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээчлээ. Одоо эдийн засгчин болохоо байлаа. Гэл ингээл дотоод гадаадын шахалтын үр дүнд л засгийн газар солигдсон шүү дээ. Засгийн газрын огцруулсныг үндэслэн за Монгол улс бол урд хойч байгаагүй их өрөнд орууллаа. Энэ одоо улсыг их өрөнд оруулж үр хойчд их үр тавьсан засгийн газар гэж толсороод унахсан хамт Монгол Ардын намынхан ч гэсэн одоо өрийн босхийг нэмэхгүй гэж хэлээл засгийн газарт орсон. Тэгчээд өнөөдөр яг хамгийн ихний хийсэн зүйл нь яг нөгөө ярьсныхаа эсрэг одоо энэ оюу толгойд зурж байгаа 6 тэрбум доллар Монголын өрийг өнөөдөр 6 тэрбум доллараар бүр нэмж шít. Амьдрал үнний шалгуур гэдэг шүү дээ, тийм ээ. Амьдрал өөрөө үнний шалгуур. Тий. Урд өмнө хэн юу ярьж ясныг ард түмэн мартаагүй мартчихгүй. Тийм ээ. Мэдээж Алтан уягийн засгийн газар бол бонд усгсан, зээл авсан. Гэхдээ энийгээ ил тодоор бүртгээд хянаад ингээд бас үр ашигтай төсөлд өгөх гээд за магадгүй тэн дээр алдсан онс юм байгаа л баг. Ингээд ил тод байсан. Одоо бол нууцлагдмал болчихлоо шүү дээ. Тийм ээ. Хуулиараа гэтэл одоо ерөөсөө нэг хэсэг өөрөө бүртгэхгүй тайлгнахгүй болчихлоо. Урд нь уул уурхайн салбарыг бүртгэдэг байсан хуультай. Дээрээс нэмээд эрчим хүмүүс төмөр замыг бүртгэхгүй гэж хэлсэн. Тэгэхэд өөрөө бүртгэхгүй явахын хор хохирол ямар байна гэдгийг ганцхан жишээл ирээд тэмтэй шүү дээ. Тийм байгаа шүү. Өнөөдөр одоо уул уурхайн салбарт ямар өөр яаж хоримтлагдж байгааг огт ярихгүй байгаа чинь бүртгэхгүй байгаатай холбоотой, тайлгнахгүй байгаатай холбоотой. Одоо энэний араас уул уурхайн салбарыг дагаад эрчим хүмүүс төмөр зам орох гэж байна. Тий. Тэгэхээр энэ бол одоо зохиомжлол зүйл байсан биш шүү дээ. Нөгөө өмнөх засгийн газрыг л
одоо шүүмжлэх айдал өрнөө сэргийлж ийн гэлээсэн чинь харин цаагаараа бол өөр ийм аюултай байдал руу яваад бидэнд огт хамаагүй зүйлийг одоо бидний өр болгож бичээд байгааг өнөөдөр хэн ярьж байна? Хэн ч ярихгүй шүү дээ. Ер нь өнөөдөр Монголын улс төрийн нэг хэдэн хүмүүс л тоглож шүү дээ. Хуулиа дураар нь өөрчилж байна. Тэгээд эцсийн дүндээ нөгөө хариуцлагыг хэн хүлээх байдгүй. Та одоо санаж байгаа оюу толгой гэрээг одоо би хардлагаагаараа хариуцъя гэж тантай тухайн үед нам нэг байсан. Баяр ерхий сайд би одоо хардлагаагаараа хариуцнаа гэж гарын үсгийг зурулж исэн. Өнөөдөр оюу толгойг нөгөө хардлагаагаараа хариуцах хүн маань гадаадд олон одоо давхар хаусны мэдээлэлээс өөр мэдээлэлгүй ингээ гадаадд гарчихсан. За магадгүй өнөөдөр энэ тэр Дубайд очиж гарын үсэг зураад байгаа. За энэ улс орныг энэ өрөнд оруулаад байгаа хүмүүстэй дараа нь бид нар дахиад яг ингээ хариуцлага тооцох гэсэн энэ хүмүүс байхгүй магадгүй. Одоо ястаа нөгөө Канадад, Америкт авсан хаусныхын тоог л интернетээр хараад сууж байгаа. Ийм л нөхцөл байдал үүсээд байна. Та энийг юу гэж бодож байна? Энэ явандаа юунд хүрэх вэ улс орныг? Тийм учраас одоо байгаа бүх мэдээллийг ил тод болгох ёстой. Бид чинь Монгол улсынхаа нэг жоохон төсвийг л одоо шилэн болгоцсон шүү дээ. Тэгвэл энэ нэг том хөрөнгө оруулалтыг тэгвэл шилэн болгоё л да. Энэ бүх тайлан мэдээллийг ил гаргаад тавих ёстой. Тэгжээж одоо буруу зөвөө ялгаж салах хэрэгтэй. За энэ нь одоо яг хариуцлага тооцно гэхээсээ илүү дараа үед энэс том алдаа гаргахаас сэргийлэх боломж олгоно гэж бодож байна. Та өнөөдөр гарч ирэх их олон тоо баримтуудыг ингээ ярьж байна. Сангийн сайд багта энэ болгоныг гаргаж болоогүй. Энэ болгоныг сангийн сайд багта шалгаад илрүүлсэн юм шүү дээ өгнө. Тэгээд трийгээ засах ажлаа хийж явж байгаа. Тэгээд ажлаа өгсөн юм. Гэтэ чимээгүй хийгээд байсан уу? Жохон та ил тод хийх байсан юм шүү. За энэ дээр бол харин тийм асуудал байна. Яг харахгүй одоо дуйлаантай ил тод хийх болцоо байсныг бол байсан. Гэхдээ ерөнхий одоо нийтлэг ажлынхаа хэсгийг бодоод бид бол одоо дуйлаан шууган болохгүйгээр одоо энийгээ зас залруулах гэж оролдож исэн алдаа байж. Энэ алдаагаа бол би хүлээн. Өнөөдөр энийг маань ингээд бүр нэр зааж агаад хүчингүй болгочихж байгаа учраас одоо ил гарахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Тэр олон хүмүүсийн одоо 2-3 жилийн хөдөлмөрийг зүгээр л нэг ганц удаагийн гарын үсгээр л байх болгож шин. Ингэж болохгүй. Энэ шалгалтыг одоо хийхээс эхлээд шалгалтыг бүх хугацаанд нь удирдах, дүнгийн гаргаж ажлыг хариуцж ясны хувьд бивэл итгэл үнэмшилтэй байр суурин дээр хатуу зогсноо гэдгээ ерөнхий сайдыг манай бүлэг дээр орж ирэхэд би ил тод хэлсэн. Та их улс төрд олон жил явлаа л да. Тэгээд Монголын улс төр энэ сүүлийн үед ер нь нэг л биш одоо бүлэг дээрэмчтэй ингээд одоо сүүл рүүгээ бүр газар